нөгөө айхтар урт дунд хоруугаараа тэр нөхрүүгээ ингээд одоо шорон ч гэдэг юм уу нөгөө шургуулад яаж ангаа хийдгийг одоо би тайлбарлая. Эхлээд ангаа хийхээс өмнө чихээ нухна. За. Тэгэж нөгөө чихийнхаа мэдрэлийн эсүүдийг одоо сэргээж одоо бэлэн байдалд оруулах. За тэгээд нэг мод руу очиод за энэ модонд шавж байлаа гэж үзэхэд чихээ ингэж нааж агаад нөгөө дунд хуруугаараа ч гэдэг юм уу хуруугаараа ингээд тогшно. Тэгэнгүүт энэ тэгээ ингээд сонсож байгаа шүү дээ. Сонсохдоо энэ хэрвээ хөндөй байх юм бол тэнд хоосон байна. А хэрвээ ямар нэг хөндөй биш байх юм бол энд ямар нэгэн амьтан байна гэдгийг мэдчихэж байгаа. За тэгэнгүүтээ ийм мэрэгч шиг уг нь бол primate мэрэгч биш байгаа даа мөртөө мэрэгч шиг ийм шүдэн ингээ ургаал гэдэг юм байна. Тэр шүдээрээ модыг ингээ мэрж эхэлнэ. Тэгээд нүх үүсгээд нөгөө айхтар урт дунд хоруугаараа тэр нөхрүүгээ ингээд одоо шорон ч гэдэг юм уу нөгөө шургуулад тийм ингээд суулж гаргаж барих нь шүү дээ. Тэгээ ингээд нөгөө шавжаа ингээд зоогоод ингэж иддэг гэсэн. Зүг. Нөгөө сармагчин одоо ийм урт цаваа ашиглаад мөчийг ашиглаад юу барьдаг шиг юм байна. Урт цаваа нь ингээд хуруу нолцсон. Одоо 5 хуруутай яг дунд хуруунаас бусдууд нь ингээд жижиг нэрэ байж байгаа.